Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв үгийн хургалын талаар бүгдээ үзнэ. За, хэлний үндсэн нэгжүүд нь бүтээвэр, үг, өгүүлбэр, их. За, бүтээвэр бол хэлний хамгийн бага нэгж байдаг. За, үг бүтээх хурлах үүрэгтэй байдаг бол үг нь хэлний нэрлэлтийн нэгж байдаг. За, өгүүлбэр бүтээх үүрэгтэй. За, өгүүлбэр бол харилцааны бага нэгж байдаг. За, тодорхой үйл явдлыг илэрхийлэх, нэрлэх, мэдээлэх, харилцах үүрэгтэй байдаг. За, их бол их хэлний дээд түвшний нэгж байх нь. За, тодорхой хэрэг явдлын талаарх төгс санаа илэрхийлэх үүрэгтэйг их гэж нэрлэнэ. За, монгол хэлний бүтээвэрн дотроо язгуур бүтээвэр, залгуур бүтээвэр гэж ангилдаг. За, ангиллуудыг бид нар бас үзсэн байгаа. За, нэр үгийн бүтцэн нь язгуур, дагвар, за олон тооны дагвар, тий ялгалын нөхцөл, хамаат болох нөхцөл гэсэн бүтцтэй байдаг бол үйл үгийн бүтц нь язгуур, дагвар, хэвийн дагвар, байдлын дагвар, холбох төгсгөх нөхцөл байдаг. За, өгүүлбэрийг дотор нь бүтэц бус өгүүлбэр гэдэг. За, бүтэц өгүүлбэрийг дотор нь энгийн ба нийлмэл, бүтэц бус өгүүлбэрийг жинхэнэ бус аялга үг, жинхэнэ аялга үг гэж хуваасан байдаг. За, эхийн нэгж буюу бүтцийг авч үзвэл за, цогцлбор, мөчлөг, хэсэг, бүлэг, анги гэж байдаг. За, нэг цогцлбороос бүтсэн ихч байх ба түүнийг бид нар бичил их гэж нэрлэдэг. За, бүтээвэр, үг, өгүүлбэр, цогцлбор, их бүгдээ одоо эдгээр зүйлүүд үндсэн хэлний нэгжүүд бол хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох хувиргалаар дөрвөн хувиргалаар хувирсан байдаг. За, үгийн хувиргал нь дотроо дэлгэрүүлэх, хураах, салаалах, тонгоргох гэсэн бас хувиргалын талаар өнөөдөр авч үзнэ. За, үгийн хувиргал гэдэг нь үгийг эхний үсэг ба үеэр товчлох, нэг юм үзэглийн хоёр ба түүнээс олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солин найруулах, үйлээс нэр, нэрээс үйлэг бүтээн, хэлцүү хэлбэрчлэлтийг өөрчлөн найруулж хувирахыг бид нар үгийн хувиргал гэж нэрлэдэг. За, үгийн дэлгэрүүлэх хувиргалын аргын талаар бүгдээрээ авч үзвэл нийлмэл үгээр нэг утгыг нэрлэн, хоршоо үгээр нэг утгыг нэрлж үгийг хувиргаж дэлгэрүүлж хурааж болно. Хэлц үгээр нэг үгийг нэрлж болно. Үг давтан дэлгэрүүлж болно. Нэг зүйлийг хоёр ба түүнээс олон үгээр нэрлж болно. За, жишээнүүдийг дэвтэртээ тэмдэглэж аваарай. За, үгийн хураах хувиргалаас дараах зүйлүүд байна. За, багш нь бас нэг жишээг дурдсан байна. За, салаалах хувиргалын дотроо үгийг цээрлэн нэрлвэл салаалах болно. Төрөл үг үүсгвэл нэр үйл үгийг хэлцүүн хувирлаар хувирлах бол салаалах хувиргал. Үгийн утга салаалан шилжих, өрмөц хэлцэд утга шилжих, этгээд үг үүсгэх зэрэг. За, жишээнүүдийг багш нь бас дурдсан байгаа. Бичиж тэмдэглэж аваарай. За, төрөл үг гэж юу вэ гэж нэ? За, төрөл үг гэдэг бол нэг язгууртай боловч үг бүтэх дагварынхаа утгаар ялгарах хоёр ба түүнээс дэш бүлэг үгийг төрөл үг гэдэг. За, жишээг дээр дурдсан байна. Төрөл үгийн харин үүр гэдэг нь нэг язгуураас хам цэг, цуваа цэгийн харьцаанд үүссэн бүх үгийн цогцыг бол хэлнэ. За, өөрөөр хэлбэл төрөл үгс болон тэдгээрийг шууд ба дамд, цуваа, үүссэн үгс бол төрөл үгийн үүрт хамаарна. Жишээлбэл барилгачин гэдэг дээр бид нар харж болно те, баримжаа. За, төрөл үг нь нэг ижил язгуурт өөр дагвар залгаж шинэ үг үүснэ. За, нөхцлөөр хувилгаж бичсэн байвал бол төрөл үг үүсэхгүй. За, язгуурыг авианы ижил байгууламжтай үгтэй андуурч төрөл үг гэж бол үзэж болохгүй байх нэ. За, этгээд үг хэллэгийг бүгдээрээ за, цээрлэх ёс гэж байна. За, этгээд үг гэж юу вэ гэхээр нийгмийн хөгжинд явцуу хүрээнд хэсэг бүлэг хүмүүсийн өрмөц хэлэлцүүгийг бид этгээд үг гэж хэлнэ. За, цээрлэх ёс гэдэг нь бодит ертөнцийн юм сүсгэлийг шууд нэрлэхээс татгалзаж найруулан дүрсэлж үчих хэлнэ. Монголчууд эртнээс нааш муу мухай бэлэг дэмэрлэгийн үг хэллэг хараалыг цээрлэн мөрөөлөөр сольж хэлдэг уламжлалаа. Жишээ нь алтаар ус, буйнаар нэм, насаа нэм гэх мэтчлэн. За, сүүлийн үед улс төрийн холбогдлолтой хэлц үгийн шинжтэй этгээд үг хэллэг мэдээллийн хэрэгсэлд олонтаа үзэгдсэн. Жишээлбэл жалга довны үзэл, сонгуулийн балсаар шүгэл үлээх, мессеж хаях, мянгуужингийн зам, ходоо дороо санал өгөх гэх мэтчлэн этгээд үг хэллэг бол байна. За, үгийн тонгоргох хувиргал нь дотроо хоршоо нийлмэл үгийн байрыг сольбол тонгоргох хувиргал болно. Угсраа нийлмэл үгийн байрыг сольвол, за, нийлмэл өгүүлбэрийн байрыг сольвол үгийн тонгоргох хувиргал болох нь. За, багш нь жишээг мөн дурдсан байна.
За үгийн тонгоргох хувиргалын дараах одоо аргууд байдаг. За жишээ нь ингэж хомоолын утаагаар мах утгах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хомоол хамгаалах арга Монгол ухаанаас гарчээ гэдэг өгүүлбэрийг багш нь тонгорох хувиргал хийж ингэж хомоолын утаагаар утсан мах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хамгаалах арга Монгол ухаанаас гарчээ гэж. Жишээлбэл мах гэдэг үг бол шууд утгахуунаас бид нар өгүүлэгдэх юм болсон байна. За мах гэдэг үг нь утгах гэсэн өгүүлгүүнд холбогдож байсан бол гарчээ гэдэг өгүүлгүүнд холбогджээ гэж. За 3 дугаарт нь нийлмэл өгүүлбэр бол харилцан өгсөрсөн эхний өгүүлбэр нийлмэл өгүүлбэр байсан бол дараагийн 2 дахь өгүүлбэрийг олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болгож ургасан байна. За үгэнд тонгорох хувиргал хийснээр өгүүлбэрт гүйцэтгэх гишүүний үүрэг байр өгүүлбэрийн хэв шинж зэрэг өөрчлөгдөж байна. Тиймээс тухайн үгийн байрыг оновчтой сонгоо хэрэглэх нь бол чухал юм аа. За багш нь бас дараах жишээг авч үзсэн. За дэлгэрүүлэх хувиргал хийхэд анхаарах зүйлсийг багш нь бас дурдсан байгаа. За мөн үгийг хураахдаа юуг анхаарах вэ гэдгийг бас салаалах хувиргалыг хийхдээ сурагчид юуг анхаарах гэсэн зөвлөмжийг бас багш нь хүргэе. За бичлэгээ зогсоогоод бичээд аваарай. За үгийг тонгорхдоо мөн юуг анхаарах вэ гэсэн 4 зөвлөмжийг багш нь өгсөн байгаа. За сурагчийн бие даан хийх дадлага ажлыг гүйцэтгэхдээ жишээлбэл өгүүлбэр бүтээж үгсийг хуургаж утгыг бүгдээрээ тайлбарлана гэсэн үг. Жишээлбэл нэгдүгээрт нь хүн хүнийхээ хүчинд амьдралын урт замыг туулдаг гэдэг энэ өгүүлбэр байна. Тэгэхээр энэ туулдаг гэдэг энэ үгийг бүгдээрээ энэ өгүүлбэрийг хураах одоо хувиргал хийлээ гэж итгэд хүн хүнийхээ хүчинд загас усныхаа хүчинд амьдралын урт замыг туулдаг гэх мэтчлэг. Эсвэл хүн хүнийхээ хүчинд туслан амьдарч амьдралын урт замыг туулдаг гэх мэтчлэнгээр хувиргаж болно. За анхаарлаа хандуулсан сурагч та бүхэндээ баярлалаа.